За төмпсний урчмал маань нэг иймэрхүү болсон байна. За энд байгаа энэ бамбууштай хөрхөн шоколадтай пирог. Тийм. Энэ гэхдээ их амархан юм билээ тийм. Амархан тийм. Маш амархан. Богинохоо хугацаанд газ хийчих болохоор тийм. Хүүхдийн төрсөн өдөр өнөөдөр юм дээр ямар ч баяр зүр нь бол нэг ширээний чимэг болгож жижиг. Тэгээд шоколадын дуртай хүмүүсээ үл тэгээ бүр тийм. Энийг бол яг хаа сахарын пудртай ингэж чимгэлж болох юм байна. Эсвэл цагаан шоколад ягаад судал татаад тийм ингэж судлыг хийчих юм бол бүр гоё болох юм байна. Зебра мебра янз бүр болгож байна. За тэгээд одоо бүгдээрээ шоколадтай пирогийг дэлгэрэнгүй жорын үзцгээе. Дараагийн десерт шоколадтай пирог байгаа тий. Одоо энэ болохоор нэг аяг сүүн крем халаацсан байгаа печэнд бараг буцалгаас наагур халаацсан байгаа. Тэрэн дээр энэ 200 г хар шоколад хийгээд хайлтсан утгах юм. Тэгээд энэ оронд нь би суурай бэлдээд энд нь болохоор 100 г орчим масл байгаа хайлуулсан. Энэ дээр ийм шоколадтай бичээнийг өөрүүлээд ийм нунтаг болгоцсон. Тэгээ энийгээ хайлж хийгээд бацаад өгчөн. Пирогныхоо суурийг хийх гэж байгаа. За энд шоколад маань 200 г уу? 200 г хар шоколад. Энэ дээрээ бас нэг 50 г самрыг блендер дээр бүр бас юм өрмөг болгоод. Тэгвэл суурь нь бас ихгүй амттай юм тийм самарны амттай. Самарны амттай арай энгийн нэг бодоход арай нэг гоёлж. Хэрвээ нөгөө ийм шоколадтай бичээ энэ төр байхгүй бол зүгээр какао ичж болно. Цагаан бичээнийг өөрүүлж хагаад тэгээд чихэр багтаа санагдвал сахарын пудр хийж олно. Өөрсдийнхөө яг нэг амтлагаандаа тааруулаад ямар хөө амттай гэмээр тэрэндээ тааруулаач. Тэгээ энэ маань нэг ингээ бацхад нэг иймэрхүү л хахад ерөнхийдөө маслан болцсон гэсэн үг. Бичээнийхээ багтаа тааруулаад. Тэгээ ванили сахар хийх үү? Тийм. Одоо 2 өндөг хийгээл энэ ванильны нэг талыг хийчихэл нэг цайны алба орчим хийгээл миксертгэд боллоо. Энэ нь бол маш амархан. Тэгээ ер нь миксерт юм уу тий? Тийм миксерт. За энэ шиг хийж агаад 2 шиг өндгөөгээд өндгөө хийж хутахгүй шууд миксертгүү тий? Тийм шууд миксертэл ванильтай. Тийм ванильтай миксертэл. Энэ суурай болохоор 150 градусаас эхлээд нэг 10 минут жигнэх юм. Тэгээ гаргаж ирээл шууд энийг аягээл гэж. Дахиад 175 градус нэг 25 орчим минут болгоод маш хурдан болно. Тэгээд амархан. Зэн суурны маань бичээ өргөдөө болчих жоо. За энийг ингээ миксерч. Нэвтрүүлгийн ивент итгэгч Queen Kitchen. Одоо ингээд нэг 10 минут оон тийгээ гаргаад ирсэн суурин дээрээ энэ бэлдсэн шингэний сэргээр хатахгүй юм байна тий? Тийм зүгээр л. Одоо энэ маань 175 градусд хэдэн минут их вэ? Энэ нэг 25 орчим минут болол болж байгаа. Одоо энэ дээр цагаан өнгөөр ингээд нөө судал модал татаад дий шүү. Тэрийг цагаан шоколадаар хийж болно гэж болно шүү. Тийм тэгж болно. Тэмүүлэгтэй бол яасан ч өөрсдөө. За одоо 175-д 25 минут. За тэгэхээр үзэгчдээ ямар ч байсан би энэ удаагийн дугаараас хамгийн их амталж үзхийг хүссэн зүйл маань бол энэ Япон чизкейк байна. За хоёлаа Япон чизкейк амталж үзье. За ерөнхийдөө бол ер нь бол Япон чизкейкээ амтыг бол мэднэ. Тэгээ дахиж мэдрэхийг бол тийшээ одоо хүлээж байна. За энэ бол маш гоё зөөлөн хөвсгөр Нью-Йорк чизкейк гэдэг байдаг шүү дээ. Нэгт тийм чизкейкийг ботох юм бол маш зөөлөн амттай тийм. Тэгээ зөөлхөн ямар ч насныхан хүүхдүүд ч идэх дуртай байх юм шиг тийм. За одоо энэ нөгөө гол нь онцлогоноос арцтай кремэндээ байгаад байгаа. Ямар маш гоё. Таалагдж байна. Айгуу гоё зөөлөн. Тэгээ энэ арцтай кремтэйгээ илүү гоё цогцдг юм аа да тий. Тийм.
Арцтай крем бол хийх арга нь амархан байгаа ш нь. Сүүлийн крем дээр чихэртэй арц солиол. Гол нь арц нь ямар ч ширхэггүй. Тийм нүг. Ширхэггүй. Ширхэгтэй бол нүг ингээ арцаагаад. Тийм штэ нэрээ. Кремд ялгараад харагдаад авах. За Япон чизкейк маань ямар ч үсэн их гоё олжээ. За тэгэхээр манай нэвтрүүлэг маань Good Price хүнсний дэлгүүртэй хамтарч ажилладаг. За тэгэхээр одоо удахгүй нөгөө шинэ салбар нэгтгэж байгаа их Монгол худалдааны төв. Тэгээд үзэгчид та бүхэн ч гэсэндээ бас тэр шинэ салбараар нас үйлчлүүлээрэ. Тэгээд олон салбаруудтай болсон бүх хүмүүст ойртох гоод одоо олон салбаруудыг гаргаж байгаа юм билэ. Тэгээд Good Price-ийнхандаа ажлын амжилт хүсье. За мөн манай нэвтрүүлэгт Queen Kitchen гэдэг дэлгүүр маань хамтарч ажилладаг. За тэгээд Queen Kitchen маань чамд бас бэлгээ дамжуулж өгч байгаа. За энд маань мэдээж чамд хэрэгтэй бичэн болон одоо энэ тортны хив байна. За түүнээс гадна хоёулаа өнөөдөр Япон чизкейк хийхэд нөгөө 100 мөнх хуваарлахад аюу төвөгтэй байсан шүү дээ. Энэ дотор одоо нөгөө 100 мөнх хуваарлагч маань байгаа. За нэг үзэгчтэй үзэл чи энд нийтдээ энэ саунд дотроо бүгдээрээ ингэ хийгээд яг ингэ нөгөө тийм. Энэ бол яг энэ капкейкээр яг хэрэгтэй зүйл нь байгаа. За ингээд чамдаас ажлын амжилт хүсье, гэр бүлд наад жаргал хүсье. Тэгээд Sweet Kitchen-тэйгээ үргэлж хамт байгаарай. За тэгээд шинэ өшөө олон жоруудыг үзэгчтэй танилцуулаарай. Тэгээд нөгөө жорын дэвтрээ үргэлж хөтлөж байгаарай. Тэгээд охиндоо бас дурсгал олгож өгөөрэй. За тэгэхээр нэвтрүүлэг маань үгээр өндөрлөж байна. Тэгээд нэвтрүүлэхээ төгсгөлд шүрээгийнхээ хийсэн бүтээлүүдийг та бүхэндээ сонирхолж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй. Баяртай.